52 дугаар тогтоол мөн ялгаагүй хэрэгжилтийн хувь гүйцэтгэл алга байна. Тэгээд сангийн яамны хариуцж байгаа асуудлаар гээд жахласаа танилцуулчлаа. Эдийн засгийн хөгжлийн сайдынхыг гээд уншчлаа. Одоо тэгэхээр яах юм? Бусад яамд нь бас тусдаа ярих юм уу? Засгийн газар нэгтгэхэд оруулж ирж байгаа гэж ойлгоод байх юм үгүй юм уу? Энэ дээр нэг тодорхой хариулт өгч. 1. 2 дугаарт 52 дугаар тогтоолын хэрэгжилтийг энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд дээр тэр нэг магадлал хийх асуудал. Энэ тогтоолыг орж явахад тайвтайр бас нэлээдгүй сайдч модчихсан жахлан сайдаа. Нийтдээ одоо төсвийн ерөнхийлөн захирагчдаас 315 төсөл арга хэмжээний нэмэгдүүлэх саналыг 25 оны улсын төсвүүдээр өгсөн. За үүнээс та магадлал нь хийгдсэн гэд 249-ийг үндэсний аудитын газарт хургуулсан байна. Тэгэхээр 66 төсөл арга хэмжээ магадлал хийгдээгүй байхад 2025 оны төсөвт туссан гэсэн үг үү? 1. 2 дугаарт энэ 249 ажлын төсөл арга хэмжээний 100 арга хэмжээн дээр нь үндэсний аудитын газар 194.5 тэрбум төгрөгийг хянаж ирүүлсэн гэжээ. Тэгэхээр магадлал хийгдсэн ажлуудаас энэ 149 төсөл нь аудитор хянагдаагүй гэж ойлгох уу? За 3 дугаарт энэ хянагдсан 100 төслийн 194.5 тэрбум төгрөг гэдэг энэ дүн магадлал хийгдсэн дүн юм уу? Эсвэл аудитлагдсан дүн юм уу? За 4-т нь энэ асуудлыг энийг судлаад улсын төсөвт 26 оны төсөвт тусгасан гэжээ. Энэ үндэсний аудитын газраас хийгдсэн энэ улсын хурлын 52 дугаар тогтоолын хүрээнд хийгдсэн аудитын дүнгээр улсын төсөвт ямар өөрчлөлтүүд 26 оны төсвөөр орж ир тусгагдж байгаа юм бэ? За тэгээд яг ийм байдлаар их олон асуултууд байна. Гэхдээ энэ бол цаг хугацааны үед үнэхээр багтахааргүй байна. Тийм учраас би хамгийн их ач холбогдол өгж өнгөрсөн оны төсөвдөр ярьжсэн асуудлынхаа хүрээнд энэ одоо 4 асуултыг яг нэг үүрэг даалгавартай холбоотой асууж байна. За тэр тайлгналтын хувьд яах вэ? Бусад яамтай холбоотой асуудлыг бусад яамдаас асуух хэрэгтэй юм уу? Энэ дээр тодорхой хариулт өгч. За ажлын хэсгийн 5. Номер микрофоныг гэр. Өөрийн тавигшин асуултанд хариулъя. Сангийн амтлагч жаргал. За 23 оноос эхлээд ер нь төсөв төртгийн нэмэгдэл эхлээд яг үндсэл нь бол магадлалын ерхий дүгнэлт гарч байгаа. 3 хөгжлийн төвөөс. За энэ магадлалын ерхий дүгнэлтэд аудит хийлгэж байгаа. Тэгэхээр 24 онд тавигдсан нэмэгдлүүд за 25 онд бол бид нар төсөв төрт энэ нэмэгдлийг бол огт одоо хуулийн дээр бол тавиагүй. За үүнтэй холбогдуулаад энэ тогтоол гарсан. За 12 сараас эхлээд яг энэ магадлалын ерхий дүгнэлт нь гарцсан нэмэгдэх саналууд нийтдээ яамдуудаас ирсэн дүн бол 1.7 их найд байгаа. За 1.7 их найдаас 644 тэрбумын нэмэгдлийн саналыг аудитд хүргүүлсэн. Үүн дотор 35 тэрбум нь бол цэвэр яг энэ барилгын компаниудын цалин тарифтай холбоотой ажилчдад үүссэн асуудал байгаа. Яг 644 тэрбумаас төсөв өргөн барихын өмнө үндэсний аудитын газраас 6 удаагийн албан бичгээр нийтдээ 194 тэрбумыг хянаж ирүүлсэнийг төсвийн төсөлд тухайн төслүүд дээр нь тусгаад ингээд өргөн барьсан байгаа. Тэгэхээр ер нь аудитын дүгнэлт бол яг магадлалд хөгжлийн төвүүдээр гарсан дээрээс нь тухайн яамдуудаас нэмэлт санхүүжилтийг хянаж өгнө гэсэн хүсэлтэд үндэслээд аудит хийгдэж байгаа. За жавхлан сайд гүйцэтгүүлээ. За өрөндийн шинэ асуултанд зөв нэмэлт мэт хэлэв. Магадлалын ихсэн юм уу эсвэл аудитаар аудитлагдсан юм уу гэж асуух шиг болсон те. Энд чинь дараалалаараа процессороо бол магадлан хийгдээд ирсэн энэ төслүүдийг нэмэгдлүүдийг төсөвд одоо нэмж тусгаад өргөн барих үүрэгтэй юм засгийн газар. Ерөөсөө дүлийн нэг ийм үүрэгтэй байхгүй. За тэрний өмнө одоо дахиад нэг ийм хяналтын шат гаргаад энийг нэг аудитлаад өгөөч. Энэ одоо энэ үндэсний төвүүдийн энэ нөхдүүдийн гаргаад байгаа энэ өндөр нэмэгдлүүд чинь зөв юм уу буруу юм уу та нарын хянаад өгөөч гэд. Ингээд үндэсний аудитын газар руу явуулах үүргийг их хурлаас өгсөн. Тэгэхээр тэр жигсаалтан дээр бол бид ямар ч хэрэгэлцээгүй нэгэн ч үлдэлгүй бүгдийг явуулаад за тэрэн дээр нь одоо аудит хийгдээд ингээд бидэрт нэг цуулаад ирдээ. Одоо яаж тэрийг эренбэлж яаж аудитлж байгааг нь бол бид хэлж мэдэхгүй.
За ингээд ямар ч хэлсэн 9 сарын 1-нд төсөв өргөн барихад хүртэл өргөн ирсэн нь бол энэ 100 төслийн 194 6 номер нэмжигүүр 194 төгрөгийн 100 төслийн энэ магадлалн дээр аудитлагдсан тайлантайнуудыг нь одоо 26 оны төсөв тусгасан байгаа гэсэн үг. За өөр нэг ерөнхий асуултыг хэрвээ би буруу ойлгоогүй бол үндэсний аудитын газрын санал дүгнэлттэй холбоотой 26 оны төсөвдөр ямар нэг өөрчлөлт байгаа юу гэж байна. Дарааллын хувьд бол бид нар 9 сарын 1-нд өргөн барьдаг. Өргөн барьсан сошиал одоо засгийн газар оролцохгүй. 9 сарын 1-нд өргөн барихтайгаа зэрэгцээд төсвийн доктортой байдлын зөвлөл болон үндэсний аудитын газарт бид төслөө өргүүлдэг. За ингээд өчигдөр чуулганы нэгдэлтэй холбогдуулаад хоёр институт маань өөрсдөө дүгнэлтүүдийг зэрэгцээд уншсан. За тэрний дагуу өөрчлөлт хийх хэсэг нь бол одоо төсөв батлах бүрээр бүхий институт улсын хурлын одоо хэлцэх шатанд л яригдах асуудал. За нэмж тодруулах өрөндөө гэж шүү. За хэдүүлээ нэг хэлээр ярья. Дэлгэр шаарлаа би тодорхой тоонууд асуусан. Нэгдүгürt асуултуудаа би их ойлгомжтой тодорхой тавиад байгаа гэж ойлгоод байгаа. Их олон тайлбар хэлэхгүй байгаа. Тэгээд яг миний асуултуудад тодорхой хариулж өгөөч. Би яг нэг тодорхой тоонууд асууад байгаа шүү дээ. Яг энэ дөрвөн асуултанд тодорхой хариулт авмаар байна нэгдүгürt. Хоёрдугаар жавхлан сайд. Энэ 52 дугаар тогтоолоор өгсөн үүргийг хугацаа заасан. 25 оны 1-р улиралд багтаан улсын их хурлд танилцуулах үүрэгтэй. 25 оны 1-р улиралд танилцуулсан бол юу 9 сар төсөвт орох ёстой шүү дээ. Таны ирүүлчихэд байгаа энэ тайлагнаад байгаа тайлан дээр чинь 26 оны төсөвт тусгаад байна гэд ороод байгаа байхгүй. Гэтэл одоо таны тайлбар тусгаагүй юм шиг юм яриад. Тэгээ энэ тайлгнаж байгаа хэлбэр, хариулж байгаа хэлбэр энэ юу нь яаж болох хэвтэй юм бэ? Ёстой жинхэнэ бантан боллоо юм чи. За жавхлан сайд хариулъя. Өөрөөр хэлбэл өөр чинь маш ойлгомжтой л үг яриад байна да. Энэ тогтоолоор өгсөн үүргийн дагуу 1-р улиралдаа багтаагаад бид нар тухайн үеийнхаа тайлгнасан байгаа явцыг. Бүр 2 ч удаа өргүүлсэн. Ингээд өнөөдөр байнгын орон дээр хилцэж байгаа л асуудал. За энэ төслүүдийг бол аудитор бүр хэзээ өргүүллээ? Өнгөрсөн оны 12 сараас эхлээд өргүүлсэн байгаа бүх төслүүдийг. Ингээд аудитлаад ирж байгаа төслүүдийг л бид 26 төсөвт оруулна шүү дээ. Улсын хурлаас өөрөө өгчөөд байхад аудитлаагүй төслүүдийг бид оруулах хэрэг байхгүй. Бүр бантан болно. Тэгэхээр ямар ч бас улсын хурлаас өгсөн үүргийн дагуу аудитлагдсан төслүүдийг 26 оны төсөвт тусгалаа гэж байна. За өрөндөө гişэн тодруулъя. 26 он тусгасан дүнг би асууад байгаа шүү дээ. Жавхлан сайд. 194 тэрбум гэж та хэлээд байна. Энд чинь магадлал хийгдээд баталгаажсан дүнгээ хэлээд байгаа мó аудит орсон юм уу? Энэ дээр зөрүү өгсөн юм уу? Зөрүү өгсөн бол та зөрүүг нэлээд өгөлтөө. Би тэр хэдэн арга хэмжээгээр тодорхой асуусан шүү дээ. 315 арга хэмжээ төсөл арга хэмжээ тусгагдсанаас танах 249-ийн аудитын газар руу явуулсан байна. 66 нь яагаад яваагүй? Эсвэл энэ магадлал хийгдээгүй юм орцсон байсан юм уу? 249-өөс аудит 100 төсөл арга хэмжээнд л дүгнэлт ирүүлсэн байна. 149-ийг хийх боломжтой гэсэн юм уу? Боломжгүй гэсэн юм уу? За жавхлан сайд хариулах уу? 6 номер микрофон өгье. Одоо би ойлгомжгүй яриад байна. Энэ чинь 100 төсөл төр 194 төсөл төрдгийг магадлаад ингээд ирүүлсэн л дүнэн штэ. Зөрүү гараагүй ирүүлсэн байна. За бусад цаана үлдсэн 149-ийг ямар байдалтай яаж ирэмлээд аваад үлдсэнийг нь үндэсний аудитын газраас өөрөөс нь асуух хэрэгтэй. Та тэр 66 төслүүд чинь төслүүд нь дууссан дахиж аудит хийх шаардлагагүй юм төслүүд байна. Өөр ямар төслүүд байна вэ? Хууль дээр суусан боловч хэрэгжиж эхлэегүй, хэрэгжээгүй хасагдсан юм төслүүд байгаа юм байна. Тэр 66 дотор чинь. Хэрэгжихгүй төслүүд гэсэн үг байхгүй юу? За Согтоотор гişүн асуулт асууя.